Зохиолч Пүрвийн алтан туул. Тойрогт мөчлөг 12 дугаар хэсэг. Зуны дэлгэр цаг болж байгаль их өнгөө засан жавхалцахад дарив хөгшний сэтгэл гэгэлзэн орж гарч гэртээ тогтхоо болив. Охиныхоо хэдэн хүүхдийг харж гэрээс гарахаа байсан хөгшин орж гарах нь ихсэн аймгийн төвийн захаар урсах голын эрэг даган нуруугаа үрээд алхах болжээ. Байсгээд л даралт нь ихсэн зүрхний хэм алдагдах аавыгаа сүнжидмаа аль болох 50 байлгахыг хичээн тусдаа нэг гэр бариад хүүхдүүдэд оруулсан ч өвгөн ийхүү 50 амгалан гэртээ тогтхоо байж голын эрэг бараадан алхаж өөртөө ачаалал өгнө. Аль чадлаараа л хичээн асарч тойгловч хөгшин эцгийнхэн сэтгэл санаа нэг л докторгүй орж гарan гэгэлзэж ямар нэгийг бодон умираад байх нь ихсэх тул сүнжидмаа аавыгаа төрсөн сум руу нь явуулж хэрэг байдаг бол төрсөн хүүтэй нуулзуулахаар шийдээд байлаа. Сүнжидмаа өөрөө аавыгаа авч яван төрсөн ахтайгаа танилцахыг хүсвч хэдэн хүүхдээ хаяад явчихаж төвдөхгүй тул аавыгаа үеэлдүүтэй нь явуулахаар болов. Аавынх нь үеэлдүү том хүүтэйгээ явахаар болж сүнжидмаа аавдаа том хээтэй бор үейтэн ухаараар хээ таарсан сайхан дээл урлан дээлтэй нь өнгө дагуу бор бүрх малгай мөнгөн артай өргөн арьсан бүс зэргийг зэхив. Төрсөн нутагтаа одоо хүртэл байгаа үгүйг нь мэдэхгүй ч аавынхаа анхны эхнэрт зориулан цэцгэн хээтэй шар торгон дээл яс нэгт төрсөн ахтаа аавынхаа залуу цагтаа өмсөж байсан дээлээр баримжаалан саарал торгон дээл урлан нандингийн эвхэж баадагнаад бүрээ газрын чихэр жимс бэлэгсэлт ахиухныг бэлдээд зам зуурт хэрэг болох хэдэн төгрөг аавынхаа дайланд хийж өгөөд явуулжээ. Ширүүхэн давхивал аймгийн төвөөс сум хүртэл ганцхан өдөржин газарч гэлээ. Нүүж ирсэн цагаасаа хойш төрсөн сумдаа очиагүй дарив хөгшин байн байн өндөлцөн зам ширтэнэ. Тэрэг ихийн тэмдэггүй сэтгэл дэнслэн тэртээ 40 жилийн өмнө орхиод гарсан уул ус нүдний өмнө урсах мэт өндөлзөн халуун дотноор урин дуудана. Хоёр нүдийг нь нулимс бүрхэн төрж өссөн уул усандаа дотроо залбиран мөргөж явав. Хүүхэд байхдаа хураг ашиг харуулан хангинтал дуулж өссөн эдэр залуудаа морин дэлдээр салхи мэт шуугаж явсан цэцэгт ногоон тал яг л тэр хэвээрээ эргээд ирж буй хүүдээ талархах мэт дуниартна. Ногоон зүлгэн сухсалдсан үзэсгэлэнтэй голын эрэг дээр тэд цайлахаар буудаллав. Үеэлдүү нь тулгын 3 чулуу тавьж хээрийн цай пур хийлгэнэ. Өнөх холын бодолд автсан дарив хөгшин насныхаа дулмаатайгаар танилцж асан гэнэн залуу насаа дурсаад ханхийдэл сүрс алдав. Дуурга бор царайтай томолог нүдтэй эрвгэрхэн жаахан бүсгүй өөрийг нь цоо ширтэг үеийн залуугаас ихэд ичин хазар нь улаа бодорч хархан нүд нь бүлтэлзэн уртхан сормос нь дэрвэл зэгшиг болох уя хөгшний зүрхээр шар хийтэл хатгуулав. Айдаа арга нь олдохгүй халуун залуу насаа гэж. Хөгшин гүнээ сүрс алдаад үеэлдүүгийн аягалан барьсан халуун цаг 2 гардан авч нэг томхон балгаад дахиад л бодолд автсан сов. Сумын клубын цэлгэр танхимд сэнс мэт эргэлдэх залуухан бүсгүй 2 салаа гизгээ гойхон дууцаар чимсэн өндөр гойлог бүсгүй эрчүүдийн харцыг булаан эрвэлзэнэ. Цэвэрхэн цагаан царайтай сайхан бүсгүй тоогоод сэтгэл алдран дурлаж авсан үе даривт бий. Гэнэн залуу насны ухаан суугаагүй тэнэг зангаар нэгэн сайхан бүсгүйн амьдралаар тоглож удам залгах сайхан хүүгээхээ заяаг харлуулснаа бодохоор гол нь харлана. Өөртөө жигтэйхэн адилхан өндөр ханхар цээжтэй сайхан хүү нүднийх нь өмнөөр бүртэлзэн харагдах шиг болоход дарив хөгшин нүдээ тас ханаад зүрхэн тушаа хүндүүрлэн өвдөхөд өөртөө чимээгүйхэн яолов. Хадан гэртээ зорихоос өмнө тэр хүүтэйгээ гомдоож уйлуулж одсон тогоотойгоо уулзах ёстой. Тэдэнтэйгээ уулзаж өвдөх сөгдөөд ч хамаагүй чин сэтгэлээсээ халуун зүрхнийхээ угаас уучлал ирэх хэрэгтэй. Тэгж гэмээн сэтгэл нь цагаадан хойшид үлдэх үр ачтай жаргалын замыг нь нээх ёстой. Өвгөн ийхүү бодно. Халуун залуудаа орхиод гарсан тогоо бүсгүйг яг л тэр үеэр нь сэтгэж халуун хараа зориулж өсгөж чадаагүй нуган үрээ нялх багынхаар нь санан
дарив хөгшин тэдэнтэйгээ уулзах учрлыг сэтгэлдээ төсөөлөн зүрхэндээ зургална. Одоо юу хэн байх вэ? 2-3 цагт давхиад орчих нь. Харанхуй болохоос өмнө сумын төвийн бараа харандаа. Авгах яахын зорж очсон айлдаа шууд очих юм уу? Буудалд хоноод өглөө очих юм уу? Таны хүүч нь одоо таних болов уу яах бол? Гээд юм сансан шинжгүй мар сайн инээх хүүгийнхээ хажуу руу явраад авсан аав нь юу гэж харанхуй шөнө айлд очдөг юм? Тэр хавьдаа буудлаж хоноод өглөө орсон нь дээр үз. Тань нүү байна уу? Чамд ямар хамаатай юм? Хэмээн зэмлээ дамжив. Үеэлдүүн аймгийн төв бараадаад олон жил болж мөн л төрж өссөн сумаасаа холбоо тасраад уджээ. Тэд давхсаар нээрэл гэгээ тасрахаас өмнөхөн сумын төв бараадав. Дарив хөгшний даралт игсэн амьсгал дээрдэж хам тавьсан хоёроо багахан сандрагсан ч тэгсгээд гайгүй болов. Сумын төв тэлж тамраад танигдахын аргагүй болжээ. Тэднийг нь дэм будалд байрлаж өглөө болохыг хүлээв. Өглөө эртлэн болсон дарив хөгшин охиныхоо бэлдэж өгсөн дээлээ өмсөж малгайгаа тавиад бүсээ бүсэлсэн нь танигдахын аргагүй дэгжин өвгөн болж хувирав. Үеэл ахыгаа харсан дүүн дугаалтан толгой сэгсэрч "За яг мөн шүү. Миний муу ах чинь залуудаа ганган дарив нэртэй явлаа шүү дээ. Хөгшөрсөн хойноож хэвээр шүү." Хэмээн шогширч хүүн аавыгаа дурайн үеэл авгайгаа магтан хөөргөж дарив хөгшин нэг их баярлав. Охиныхоо бэлдсэн бэлэг сэлтийг барьсаар танил хашаан дээр очиход өвгөний сэтгэл дэнслэн зүрхээр нь ойр орхон ширхийн хатгуулна. Том дааман хаалгыг цогхоход дүн дангасан танил чимээ сонсдож төдөөдөлгүй гэрээс хүүхдийн жингэнсэн дуу хадаж "Хэн бэ?" гэв. Дарив хөгшин төрсөн хүүгийнхээ нэрийг одоо хүртэл мэддэггүй тул ихэд тулгамдан "Бэ байна. Дарив байна" гэхэд үеэлдүүн хажуунаас нь удраад "Өвөө нь юм асууя хүүхэ" гэхэд "За" гэх хүүхдийн дуу сонсдоод наашлах чимээ сонсдов. "Хөө минь ээ, танаа хэнийх гэж айлвэ?" "Манай аавыг баяраа гэдэг." "Аа тийм үү. Танаад тогоо гэж хөгшин байна уу?" "Тогоо гэдэг хөгшин байхгүй. Манай өвөө эмээ буурай эмээ л байгаа." "Үгүй ээ, хөө минь чамаас арай том хүн байна уу?" "Манай ээж байгаа." "Тэгвэл ээжигээ дуудаад ирээч." "Ээжээ, чамайг хүн дуудаад байна" гэсээр 3 юм уу 4 настай болов уу гэмээр жаахан хүү цааш эргэн гүйхэд гэрээс нэгэн жижигхэн бүсгүй гарч ирээд хаалга чиглэв. "Сайн байна уу хүүхэ?" Сайн байцгаана уу?" "Танаах хэнийх гэж айлвэ хүүхэ?" "Та хэн гэж айл хааж яваа юм бэ?" "Тогоо гэж хөгшнийг л хааж явна да. Манай эмээ юм л да. Гэхдээ одоо эзгүй байгаа л да." "Үгүй ээ хүүхэ, хаагдсан болоо. Хэзээ ирэхв? Бэд их холоос ирсэн хүмүүс л дээ." Харлаа. Эмээ манд хот явсан. Хэзээ ирэхийг мэдэхгүй л байна." "Оо тийм үү" гэж урамгүйхэн дуугарсан дарив хөгшин охиныг харсаар байв. "Үгүй ээ хүүхэ, тогоогүй хүн би юу? Бид уулзах хэрэгтэй улсуудал да." "Аа, манай аав уу? Байхгүй. Эмээг аваад хот явсан." "Аа, тийм үү. Энг гэхэд аавыг нь хэн гэдэг вүлээ?" "Төвшин шүү дээ." "Аа, нээрээ төвшин л дөө." Хажуунаас ярианд оролцсон үеэл дүүгээ талархангүй ширтсэн дарив хөгшин уулзахаар зорж ирсэн хүмүүс нь байхгүйд урам муутайхан толгой гудаан эргэв. "Үгүй та нар холын хүмүүс байна. Ороод цай уугаад явал да. Манай ээж бас бий" гэсэн жаалхан бүсгүй хаалгаа томоор дэлгээд тэднийг урин оруулав. Аавынх нь төрсөн эцэг өөрийнх нь өвөө ирчгээд байгааг энэ эрүүгэр жаахан бүсгүй яахан мэдэх вүлээ? Аав хүү хоёр шөнийн тэн өнгөртөл тайван сайхан амарцгаав. Бугуун дахь цагны зүү нэгэн хэмээр урагшилсаар шөнийн тэг 2 цаг тэг 2 минутыг заагаад яг л ам тавьж буй хүний зүрх зогсох мэт тагчиг зогсжээ. Гэнэт хэн нэгний ёрын муухайгаар гаслах мэт ганихран уйлахад Бэхбаатар зочин сэрлээ.
Хүү тулахт нь аль хэдийн босчхоод өмсгөл юугаа өмсөж хуйг хударгаа ундаалan байхыг харсан Бэхбаатар угсхийн босоод хүүгийнхээ асаасан арц гангийг нэмэн уугуулж улаачийнхаа биеийг тойруулан ариулав. Майхан доройд хэн нэгний уйлан гингэнэх, өлсгөлэн араатны уйлах, зэвүүн муухагаар тас хөхрөх элдв чимээ сонсдож аав хүү хоёрын өдөржин ухаж бэлтгэсэн нөхөн дотор хүмүүс хашгиралдан хэрэлдэх, хувхай яснууд тажигнан хавиралдах сонсдно. Бэхбаатарын нуруугаар хүйт даан хараяндаа л хүйтэн хөлс урсан хамаг биеийн ной торгино. Нээлах балчир урмын айгаагүй байхад хүүгээ нүдний цөцгийн мэт хайрлан хамгаалах ёстой би юунд айх вэ дээ. Өөрийгөө зоригжуулахыг хичээн ийм бодовч өөрийн ирэхгүй л хүйтэн хөлс нь асгараад хамаг бие нь чих үүснэ. Хүүгийн хэлснээр энэ бол дөнгөжил эхлэл. Үүнээс цааш илүү хэцүү, илүү хатуу үйлдэл тулгарна гэдгийг Бэхбаатар мэдэж байж түүний хувьд туйлын хатуу хүнд бас аимшигтай байв. Хаа сайгүй хий биетээр хүрээлэгдсэн уулын буруу харсан харанхуй аманд харанхуй шөнөөр нэлэх үүтэйгээ хоёулахнаа ийн сууж байгаа өөрийгөө галзуурсан мэт санавч нэгэнт ихэлсэн тэнгэрийн үлийг зогсоох эрх түүнд үгүй. Хүү туйлын тавин бөгөөд итгэл дүүрэн байв. Гадаа сонсдож буй аимшигт чимээ улам чангаран нэмэгдээд ирэх үес хүү хэнгэргээ дэлдэн бөөлж эхлэв. Хүүгийн арын хэмнэл хараяндаа хурдсан хэнгэрэгний дуу улам чангарсаар хүү цамнан бүжиглэж майхнаас гараад үсрэн дүүлж эхлэв. Онгод тэнгэр нь айлчилжээ. Өнөөх айхтар хийбит хийсгэлэн дүртүүдийн дуу улам догшрон улам чангаар сонсдов. Хүүгийн хэнгэрэгний дуу уулаар нэг цуурайтан тэдний дууг дарна. Хүү цамнан дүүлсээр газраас 3 алд хөндийрөхөд тэнгэр нүргэлэн дуугарч аав хүү хоёрын өдөржин бэлдсэн жадан мэт үзүүрлсэн модон овоолгоон дээр аянган гялбаа цалиган бууж модон овоолго дүрлзэн асав. Бэхбаатар сөхрөн суугаад мөргөн залбирч байлаа. Нуруунаас нь хүйт оргин цэвхүүтэн ясан гар хүзүүгээр нь ороож авахад Бэхбаатар дав хийж зочин босч харав. Мөнөөх ясан гарт түүний хүзүүнд зүүгцэн бололтой чихэн дээр нь яс энгэнэм жингэнсэн нарийн хоолоогоор "Махан бид цусан зүрхт хүмүүс та нар биднийг дарж дийлнэ гэж бодож байна уу?" хэмээн зэвүүн муухагаар инээхэд Бэхбаатар угсхийн гүйж хэнгэрэг дэлдэн бүжиг хүүгийн өмнө сөхрөн унав. "Хүү чи бос. Тэнгэр дээдстэй итгэлгүй юунд нунж дорой царайлж газрын хийсгэлэн биетэд оройлгуулна юм бэ?" Удамын дээдсийн хүнгэнсэн баргил хоолой сонсдож Бэхбаатар нүдээ тас ансан чихтэй доош харуулдан унав. Хэн нэгэн Бэхбаатарыг сэвхэдэл өргөөд босгочих шиг болох уяа айн бэмбэгнэж нүдээ тас анаад хэвтэж байсан Бэхбаатар нүдээ нэг харвал хинч байсангүй. Хажуугаас нь халуун гал төөнөн араас нь хүйт сэнгэнэ. Хий биетүүд тэнгэрийн онгодын тулаан ширүүхэн үргэлж иж байлаа. Бэхбаатарыг ямар нэгэн хүйтэн салхи ороолгон газарт хадсан мэт хэвдүүлэхэд өөр нэгэн халуун биет сэвхэдэл өргөн босгочхоод байв. Уул усны эзэн савдгууд цугларч тэдний ширүүн тулааныг холоос ажиглана. Бүгдээ их зайран үсрэн дүүлсээр бөөлөхөд газрын судал даган хар хорийг үйлдэгч хий биетүүд түүний эсрэг нэгдэн босцоож хүйтэн зэвт сумаар шүршиж эхлэв. Хариуд нь бүгдээ их онгод үсрэн дүүл газраас 3 алд хөндийрөөд жадалсан галт сумаар эргүүлэн харвав. Газрын хар гүйдлийн хагас нь галт суманд оногдон унаж сарнин алга болов. Хөхтөл сумалзан эрүү амаа хавшуулан таг дуурах хувхай сүүжин биет хар сүнснүүд нэгдэн нээлж түшээ хүмүүнлүү зэрэгцэн дарж хэдэн талаас нь тэлэн газарт хадахад бүгдээ их зайрантан халуун амьсгалаар тэднийг хийсгэлэн тарааж түшээ хүүгээ өргөн босгов. Хэдий их тэнгэрийн үлийг түших дээдсийн тамхтай хүүч гэлээ Бэхбаатарын удмын дээдстэй итгэх итгэл сул байгаа нь газрын хар гүйдлийн олз болоод байлаа. Угтаа бол түшээ нь тэнгэрийн дээдсээ газрын хар сүнстэй тулалдаж буй энэ хатуу цагт тэнгэртээ сүсгэлэн шүтээндээ мөргөж далай цагаан сүүгээ өргөн зам мөрийг нь цайруулж хар сархтаар
хатуу үлийг дэмнэж ариун үнэртэнгээр тэтгэн дэмжих ёстой атал газрын хий бит дээсгэл нь дүрстнүүдээс үхтэл айсан түшээ нь ийхүү тэдний олзоолон газарт хадагдчих гээд бүхтэн их онгодод багахан ч гэлээ саад учруулад байв. Гэвч тэнгэр хөлөөлсөн их онгод газрын хар сүнснүүдийг хоромхноо дээлж төрлөө олоогүй зовсон саарал сүнснүүдийг суллан дараагийн төрөлд мордуулж хар санаад хар сүнснүүдийг сарнин задлах их үйлстэй шамдан байлаа. Ховхой хомхой биет хүчит хар сүнснүүд хүчээ нэгтгэн онгодын өөдөөс дайрахад тэнгэрийн онгод олон хар сүнсний эрчимд хүч алдан газардсан ч төдөлгүй газраас нэг алд дээр хөөрч амжив. Тэнгэрийн онгодын хөлөөс зүүгдэн газар татах хомхой биет хар сүнсний хөөгтөлд нүдний ухархаад тэнгэрийн сумаа шигтгсэн бүхтэн их онгод газраас улам дээшлэн хөөрөөд тэнгэрийг юугаад дэлдэн шившин цамнахад тэнгэргийн их дуунаар сүрдэн бэмгэнсэн газрын хар сүнснүүд 7-7-49 ухсан нүхэнд бүгэн орилоо дуугаар тэмцэлдэв. Газар дээрх тэмцэгчдийн дуун чихт үлээрэм сонсдож Бэхбаатар нүдээ тас анаад хоёр гараараа толгоогоо даран майхандаа шурган хэвдэж байлаа. 7-49 нүхэнд тархан барилсан хар сүнснүүд чарлаа муухай хоолоогоор их дуун гарган тэмцэлдэхэд жадан үзүүрт галт сумнууд нисэн дүүлж ирээд тэднийг сулбан сарниж эхлэв. Жадаг галт сумнууд нисэлдэж дуусахад газарт үүсээд байсан чарлаа муухай дуу бүрэн дарагдаж хэсэг чимээ аниргүй орчныг ноёлов. Бүхтэн их онгод хэнгэргээ дахин нэг дэлдэхэд 7-49 нүх хоромхон зурт дарагдаж дарагдсан нүхний овоолго дээр 7-49 гал дүрлзэн асаж нэгэн нутгийн хэсэг газрыг эзлэн ойрхоод байсан хүч багч хорлол ихт хар сүнснүүд бүр мөсөн дарагдан дуусав. Нэг хэсэг нутгийн газрын судал цэвэршин хорлонд хар сүнснүүд дарагдав. Нэгэн шөнийн үүлээ дуусгасан бүхтээ их онгод тэнгэртээ заларч хуйг худрагаа тайлсан хүү сүнсээ зайлтал айн майхандаа шурган хэвдээ аавыгаа харж тэрүүхэндээ машин инээмсэглэснээ бадрагаа барин очиж айдсыг нь үргэн хэд ороолгож орхиход Бэхбаатар дун алдан үндэв. Ихэд айснаас царайн цонхийн цайж гар нь салгалах аж. Тэнгэрийн хар сүнснүүдийн тулаан бүтэн 3 цаг үргэлжиж үүр цайх нэлээд дөгчээ. Хүү аавыгаа болон өөрийгөө ариун үнэртэнгээр ариулаад амран сууцгаав. Газрын хар гүйдлүүдийн хөнгөн тоглоом болж баггүй айд сандарсан Бэхбаатар бүрэн тайвширчээ. Шөнийн муухай дуу чимээ дарагдаж хээ бийд хээсэглэн дүрт газрын гүйдлүүд дарагдаж уулын энэ аманд амар амгалан ноёрхож байлаа. Задгаа галт хүлэн хоёр талд нь суух аав хүү хоёр дүнгэр ярилцсан. За аав минь энэ бол дөнгөж эхлэл. Хоёул өнөөдрөөс илүү хүчтэй, илүү аимшигтай зүйлстэй нүүр тулахад ойрцож байна да. Хүүн ийн хэлээд ямар нэгийг бодох мэт санаа алдав. Бэхбаатарын зүрхээр шар ихэн хатгуулсан ч дуугарсангүй. Хүүн ийм хүчрэхэг мундаг ухаантай улаач байхад өөрөө хажууд нь нунж дорой итгэл муутай байгаадаа Бэхбаатар өөртөө гутарч байлаа. Гэвч боддоор үзэгдээд байгаа тэр их хий бийт хар сүнснүүдийг хоёр нүдээрээ харан биеэрээ мэдрээд ирэхээр хичнээн сайхан эр баатар чадалтай байлаач айн ширвэтэж итгэл алдан сөхөрдгийг Бэхбаатар өөрийн биеэр мэдрээд байлаа. Балжуудаа удган хэдийгээр гэртээ амар тайван нойрсовч махан биеэ гэртээ үлдээсэн сүнсэн бие нь тэнүүчлэн ниссээр отгон шавийнхаа магнаанд нэрээд завлан сов. Хүү багшигаа дэрэгдэн айлчлан ирснийг мэдрээд ихэд баярлан цай чанаж цайныхаа дээжиг тэнгэр хангаадаа өргөөд өөрийнхөө мөнгөн аяганд цай дүргэн хийж багшийнхаа өмнө тавихад тэрийн цайны хамар сэтлэм айгаар сайхан ундаалсан бажуудаа удган талархан бүхэв. Бэхбаатар нэг сэрхнээ хүүн хинэгэнтэй яриад байгаа бололтой ганцаараа яран бөгтөлзөж тэгснээ өөрийнхөө том мөнгөн аяганд цай хийгээд хоёр гардан хийд барихад мөнөөх аягтай цаг хэн нэгэн тосон авах мэт агаар дээр хөөрч тэгснээ
Хүн уусан аятай хормохноо үгүй болоход эхлээд өөрийгөө зүүдлээд байна уу даа гэж бодсон Бэхбаатар гараа сэмхэн чимхэж үзэснээ огл харан болсов. Урд шөнийн аимшигт үзэгдлээс болж хүүгээ ямар нэгэн хин юмтай нөхцөчлөө гэж бодсон Бэхбаатрын нүд орой дээрээ гаран сүнсэн зайлчхаа шахав. Хүү их л хүндэтгэлтэйгээр бүхэн сууж хэн нэгэнтэй ярилцаад байгааг удаан харж тэвжилгүй сандарсан Бэхбаатар хүүгийнхээ дэргэд очиод ихэд айд сандарсан дуугаар "Миний хүү хэнтэй яриад байгаа юм? Аливаа аав нь хүүгээ арц гангаруутъя" гэсээр сангийн байдар өөд харайхад хүүгийн инээд хүрээд байгаа бололтой жумалзаж "Ааваа багш морилж ирчгээд байна. Та багштай мэдлээч" гэхэд Бэхбаатрын толгойдоо ус оройноос эхлэн босох мэт болж нүд нь улам томроод бушуухан эргэн арцгаан гуйгуулаад хүүгээ ариулахаар довтолгов. "Ааваа та яагаад байгаа юм бэ? Чөтгөр харсан аятай сандраад байх юм." "Үгүй тэргэм. Багшийн хормой дээр гიშгчглээ" гэсэн хүү аавыгаа бушуухан татаад хажуудаа суулгачхад Бэхбаатар бүрч айн балмагдав. Хүү нь галзуурч хуу эсвэл би юу гэсэн айдас зүрхийг нь баглан энэ муу ёрын газраас бушуухан холдох минь гэж бодон дахин ухсгэн босоход ихэд сандарсан хүү аавынхаа гараас татаад "Ааваа та багшийг дайрч унахлаа штэ" гэж ууртаа хэлэв. Тэгснээ "Аав та битгий сандраад байл да. Энд багш ирчихсэн байна. Миний үлээс дэмнэнэ гэж байна. Тэрийг айхтар хүчирхэгжин бийтсэн альбан тэрэнг дарахад дэмнэн туслая гэж байна. Тэгэхэд та багшийг дайрч уначих гээд сандраад байх юм" гэв. Нүдэнд нь юу ч харагдаж юу ч сонсогдохгүй байхад хүү хин юмтай ярьж тэрийгэ багш гээд байгаад Бэхбаатар жигтэйхэн айд сандраад байлаа. Бажтай удганы отхон охин нь өглөө эртлэн босч ээжийнхээ гэрт орон гал түлчгээд тогоо цай үүчгээд гарч жаахан охиноо хувцлан дагуулсаар эргэж орж ирэхэд ээж нь яг л түрүүчих шиг хөдөлгөөнгүй хэвцээр байгааг хараад сандран очиж гучлахыг нь зөөлөн татаж үзэв. Ээж нь ямар ч хөдөлгөөнгүй нам хэвтэж байлаа. Сандарсан охин ээжийнхээ гарыг барьж үзвэл бүлээхэн байв. Гучлахыг нь сөхөн хөлийг нь барьж үзвэл мөн л бүлээн байлаа. Бага зэрэг уужирсан охин даралтны аппарат авчираад даралтыг нь үзэхэд хэвэн байв. Тэгсэн хэрнээ огт амьсгалахгүй байгаа санагдахад зүрхний цохилтыг нь чагнахаар тонгоогоод ихэд зочин пал хийв. Ээжийнх нь зүрхний цохилт мэдэгдэхгүй байлаа. Айд сандарсан бүсгүй гэрээ өдөө гүйж гар утсаа аваад эргэж гүйн ээжийнхээ гэрт ороод сумын эмнэлгийн утсанд залхан дуудлага өгөв. Төдөөдөлгүй мотоциклийн дуу сонстон сумын их баг хоёр эмч хоёулаа сандарсаар орж ирээд ямар ч хөдөлгөөнгүй хэвтэх хөгшний биед үзлэг хийж эхлэв. Хөгшний бие хөрөөгүй бүлээнээрээ байгаа мөн даралт хэвэн атлаа зүрхний цохилт мэдрэгдэхгүй амьсгал байхгүй байх тул тэд хөгшинд яаралтай тусламж үзүүлэхээр эмнэлэг рүүгээ авч явах болов. Насаараа сумын их эмч хийсэн хижээл насны эр хөгшний биеийн үзүүлэлтийг хараад мэл гайханд гэгчил болоод байлаа. Бие махбод нь яалтчгүй амьд хэрнээ зүрхний цохилт амьсгалын тоо мэддэхгүй байгаад ихэд гайхаж байв. Юм үзсэн настай эмч толгоос ихсрэн гайхаж өдий олон жил хүний их эмчээр ажиллахдаа ийм шинж тэмдэгтээ огт тарж байгаагүйгээ дахин онцлоод ямартай ч хөгшнийг сумын эмнэлэгт аваачээ. Гэхдээ хөгшний биеийг анагаах ухаан талаасаа биш Тэнгэрийн өвдөс хүчтэй нь холбож ойлговол илүү үнэнд дөхөх бахаа гэж хэлээд айц чочиртон уйлах охиныг нь тавьшруулад хөгшний биеийг авч одов. Отгон шавийн хаан Тэнгэрийн их хуулийг дэмнэхээр одсон удган хөгшний махан бие эмнэлгийн сэхэн амьдруулах тасагт очиж сүнсэн бие нь шавийн хаан майханд шавтайгаа үр нэлдэд суулаа. Тэнгэрийн өвдсөн хүмүүс гайхалтай өвдөс чадварыг үзүүлдэг аж. Олон зуун жилийн өмнө бүр эзэн Чингис хаан их Монгол улсыг байгуулахаас ч өмнө нүүдэлчин түмэн олон овог аймагт хуваагдан тархаа бодрохоо нүүдлэн оршдог байхад хөөхтөөлдөх хөв биед тал толгой далбан суу алдарн түгсэн өвдөс чадал ихтэй уйгар овгийн их удган цэсэн гэгч их хүмүүн байв.
хон хэрэг шүтэнтэй хар чонны унлагтай Улаанбаарын хүчтэй дом шидийн их удган олон уйгуур аймгаа осол энтлээс хамгаалан авралдаа багтаан суудаг байж. Цэсэн их удганы отогт Цээзэн нэрт нэгэн хөвгүүн өсч өндийн 90 цент хүрчээ. Их удган хэдийгээр домын хар тэнгэрт тэтгэгдсэн хүч чадал ихтэй удганч гэлээ хүмүүн заяанд төрсөн эмэгтэй хүний хуваар овог отохоос нь өндийн босч 90 цент хүрсэн хүч чадал сайтай зүрх зориг ихтэй залуу сайхан эрд сэтгэл алдарн дурлах болов. Шидийн их удган цэсэн 39 хаврыг угтсан ч урд өмнө нь хизээж эр хүнд ийм сэтгэл алдарн дурлаж байсангүй. Хэдийгээр 10 настай нэг охинтой ч охины аав омгийн тэргүү ноён ондоолой гэгч байж. Шидийн их удган ганцаараа өтөлхөөс айснаар омгийн тэргүү ноёнг урдсандаа урин авчирч цогтоогоод чивэл дүүлэг үлдснээр сондуугийнх ганц охинтой болжээ. 17 нас хүрч 90 цент хүрсэн Цээзэнгийн эр зориг алдар хүнд омог отог даган цуурайтах тусам шидийн их удган цэсэн түүнд улам татагдан сэтгэл алдарч байлаа. Хөрш Таатан аймгийн нэгэн омгийн тэргүүний төрсөн ганц охин Гуайм адиад сэтгэл дээр Цээзэн нь сүй бэлэг илгэрснээр их удган цэсэн хэлэгнэж хайртай эрээ өөртөө татах хар шид гүйлгэж 18 настай адиа бүсгэн амийг хороов. Хар шидийн их хүчийг өөртөө хуралдуулан гэмгүй хүний амийг хороосон их нүглийг нь тэнгэр таасангүй. Дом хар тэнгэрээс харвагдан унсан цэсэн удганы тэнгэрийн хүч барагдсан ч тэрээр газрын хар хүчийг хуралдуулан хар шид гүйлгэн хар дом боцолгох болж түүний хар хүчээс айн сүрдсэн отог омгийнх нь түүний өмнө сөхөрч байлаа. Гагц хуу хайр тимээ тэнгэрт алдсан Цээзэн л түүний өмнө сөхөрсөнгүй. Өөрөөс бүтэн тал уй мултарсан хар домч хөгшин удганаас аль болох зүгтэн зайлах Цээзэнг өөрийн болгохоор улаарын зүтгэсэн их удган мэддэг чаддаг бүхий л дом шившилгээ хийсэн ч хүний хайр сэтгэлийг эргүүлэн өөртөө татах шид өвдөс гэж үгүй ажээ. Цэсэн удган өөрийнх нь нараас улаар нь тэмцэж хайртай бүхнийг нь хорлох болсонд Цээзэн ихэд гашуудан шаналж нэг шөнө отгоос дайчин зугтаж хөрш Таатан аймагт очоод омгийн тэргүүнд хандан толгойгуудаан ам хорогдохыг гуйжээ. Таатан аймгийн их зайран омбог хөрш Уйгар аймгаас ам хорогдохоор гуйн ирсэн Цээзэнтэй нүүр тулан уулзаад түүний хайртай бүсгүйг шид домын их удган цэсэн хороосныг илчилэхэд Цээзэн өвдөх сөхөрт суугаад омбог зайрангийн шүтээнд мөргөн хайртай бүсгүй Гуайм адайгийнх нь халуун амийг хороосон хар шидийн их удган цэсэнгээс халуун өшөө авна хэмээн тангаргалжээ. Омбогоо зайран лус хөлөөлсөн их зайран агаад домын хар тэнгэр цуудалтай цэсэн удгантай хүч чадлаараа энэ зэрэгцэмгүй суудалд орой нэгэн байв. Цус зориг ихт залуу эрийн цусыг цалган үннийг илчилснээр олон овог аймгийг айн чижрүүлж өмнөө сөгтгөх шидийн их удган цэсэнг нухчин дарах эхний алхмаа хийв. Цэсэн их удганы домын хүч улам нэмэгдэн цэсэн удган сайныг хийхээсээ илүү саарыг үлдэж олон түмнийг цочирдуулах болов. Цээзэн хөрш Таатан аймагт ам хоохоолон зугтсныг мэдсэн их удган настай ээжийг нь барьцаалан тарчилган тамлаж байгааг дуусан Цээзэн их удганы хороохоор шийдэж омбог зайрангаас тусламж хүсгэд зайранд нь түүнд хэдэн цацлага удганы хороох эрт мис өгөөд явуулжээ. Шөнө хагаслан Таатан аймгаас гарах Цээзэнг замдаа сайн явахыг өрөөгөөд аймгийн хил хүртэл гаргаж өгөхөөр мордсон омбог зайрантан Цээзэн хоёрыг нутгийн захаас гарахын даваан дээр аянга нэргэж омбог зайран газар дээрээ нас барж омбог зайрангийн хүч хамт явсан Цээзэн шилжив. Гэнэт тэнгэрээс аянга нижигнэн цахилаад хамт явсан тэднийг нэргэж омбог зайран насан эцлэж зайрангийн хүч чадал далд овцыг авсан Цээзэн чимээ анирдан тэнгэрийн хүслийг сонсжээ. Өрсдийн дээр хөөхрөгчийн дор оршин буй хүмүүн төрлөختөнд их га ирж түүнийг дарах их хүчийг тэнгэр Цээзэнд өгөхөөр амлажээ. Гэвч цаг нь хараахан болоогүй. Цаг нь болоогүй байхад хар шидийн их удганыг хороохоор
Хар хорийн санаа өвөрлөн хайр сэтгэлдээ цохорсон залуу эрэг ашигласан омбог зайрантан ийнхүү Тэнгэрийн хүслийг огоорсноор харвагдан унаж насан эцэлжээ. Тэнгэрийн хүсэл газрын зовлонгоос илүү. Амьд биеийг нь төрүүлж өсгсөн хөгшин настай эхээ хар домын их удган цэсэнгийн гарт тарчлан зовж байг мэдэгч махан биед цусан зүрхт хүний хүслээс Тэнгэрийн хүсэл илүү гэдгийг ухаарсан цээзэн махан биеийн хүслийг огоорон Тэнгэрийн үйлнээ шамтахаар таатан амьгта буцав. Хөөрхий ээжийнх нь зовж шаналсан дуу шөнө унтахад чихэнд нь сонсдож өдрийн нарнаа нүдэнд нь харагдан зовоно. Тэгэх тусам цээзэн шүд зуун тэмцэж алтан нар алим сарнаас хүч аван хүчрхэгжиж байлаа. Өдөр хоног өнгөрөх тусам цэсэн их удганы цагаан үйл ховордож хар үйл арвидан эвтэй найртай аж дүрэн сууж асан хөрш зэрэгэлтэй амьгуудыг шидийн хүчээр догшруулан хооронд нь тэмцэлдүүлж тэгэх бүрдээ асар их суузал алдар хүндийг олж байлаа. Олон омог аймаг хоорондоо зэвсэг барин тэмцэлдэж олон үрсийн зовлон газраас хэдийдэх болсонд сая тэнгэр хар шидийн их удган цэсэнгд дарах их хүчийг цээзэнд хайрлажээ. Дээд тэнгэрээс их хүч авсан цээзэн хар шидийн их удган газрын эрчмийг эзэрхийлэгч цэсэн удгаантай тэмцэхээр тулаанд дууджээ. Цээзэнгээс ирсэн дуудлагыг хүлээн авсан их удган шөнө дөлөөр цээзэнгийн гэмгүй их өндөр наст хөгшнийг амьдаар нь өвчин их цусыг урсгаж зүрхийг нь суулан газрын хар эрчмээ ундаалжээ. Түүнийг мэдсэн цээзэн зайран өглөө нарны улбар туяа уулын оройд тусахад цагаан сүгээр сэржимдэн тэнгэртээ цацал өргөөд асар их галт бөмбөлөг хуралдуулан их удганыг тулаан дуудсан уулын оргилд гарчээ. Газрын хар эрчмийг амьлуулан хар гүйдлийг сэрээж үхэгсдийг амьлуулан цээзэнгийн өмнөөс боссон их удганд Тэнгэрийн хүч үгүй байгааг харсан цээзэн зайрантан их тэнгэрт залбираад галт бөмбөгөөр өмнөөс нь тулав. Их галт хуйхлагдан унах амьд үхэгсэд ёрын муухай дуу гарган хуйхлагдаж хуйхлагдсан дорой сарнин замхарна. Хар хүчийг ихээр хуримтлуулсан цэсэн удган жатаг гүйлгэн өмнөөс нь тавихад далай цагаан сүүгээр сүлэн урсгаж оргисон цээзэн зайрантан өмнөх өдөр бэлдсэн бүхэл хоньны махыг тогоон дүүгээд чанаж гарахад хар хүчийг хуримтлуулсан жатаг гүйлгэх их удганы би ихэд ядран сольдож байлаа. Эцсийн хүчээр шавхан газрын хар эрчмийг нэл хүүхдийн цусаар ундаалсан их удган зэргэлдэх уулын орой дээр гарч суугаад цээзэн зайрангийн газрын хар эрчимд идүүлэн унахыг хүлээж сув. Тогоон дүүсэн махаа чанаж болгосон цээзэн зайран хуйг хударгаа ундаалаад хэнгэргээ дэлдэн бөөж тэрүүхэнд чанаж болгосон хоньны махаа идэж дуусгаад босоход зэргэлдээ уулын орой дээр жатаг гүйлгэд суусан их удганы би харагдсангүй. Өдөн хоньны мах идэж дууссан цээзэн зайран үсрэн дүүлсээр цэсэн удганы байсан газарт ирвэл удганы биед өмгч мах үлдээгүй хамаг яс нь хэрзийн угтжээ. Өстөн дайсныхаа биеийг идэж орхисон цээзэн зайран удганы хэрзээсэн ясыг цуглуулан шатааснаар хүн төрлөختнийг айлгаж чичрүүлээд байсан хар домын их удган дарагдаж газрын хар эрчмийг дагуулан газар дэлхийг эзэгнүүлэн тавьсан олон хар сүнснүүд дарагдаж цэсэн удганы хараалт харж чадах устжээ. Шидийн их удган дарагдсан ч түүний төрлөө олоогүй хар сүнс завсрын ертөнцөөс зугтаж газрын гүйдэл дагсан альтан болж хувирчээ. Цээзэн зайрант нь хожмоо өөрийн отгоос жамуул хэмээх үзэсгэлэн дэмтэй гэрлэн хоёр хүүгийн эцэг болж 108 хаврыг үдээд Тэнгэрийн орноо зорьжээ. Дээд тэнгэрт завилгаатай их зайран цээзэн насан халахад дараагийн үлийг нь үргэлжлүүлэхээр түүний ач хүү Омбол сонгогджээ. Омболын дүү их гал нэгэн гуаймтай гэрэлсэн нь мөнөөхөн цэсэн удганы ганц охин Сондуугийн зээ охин Шонтон байв. Омбол өвгнөөс жилүү чадалтай хүч чадал нь дуурсагдсан их зайран болж олон овог амьгуудыг нэгтгэх
их үүсэд гар бие нийлэн оролцож омгийн тэргүүн зайран болжээ. Түүний үед тархаа бутархаа байсан олон омог аймаг нэгдэн Таатан аймгийн захиргаанд орж Таатан аймаг Тэнгэрийн таалалд багтан хүчирхэгжин оршиж байв. Газрын гүйдлээр дамжин завсрын ертөнцөөс зогтсон Цэсэн хатны хар сүнс хүчийг олон хүчирхэгцээр хүч ихт альбан болж цусны үнэр даган явсаар их галтай гэрэлсэн өнчин бүсгүй Шонтооныг цусны үнрээр нь танин хойчийн үр удмаа даган үсэнд нь наалдан явх болов. Эгэл даруй сайхан сэтгэл Шонтоон бүсгүй шөнө бүр зүүдэнд нь эрен хардом заах нэг зүүдлэх болсноор нүдний харцан довшрон ширүүсч ааш авир нь муудах болжээ. Тэр бүсгүй 6 балчир үр төрүүлсэн ч ахыгаа бодвол нунж дорой их галаас залхах болж бие тордон өөрийгөө асарсаар үзэгслэн төгс нэгэн болон хувирч омгийн их ноён галайхаа ноёнд шадарлах болж ноёнтон их хатан бэгсрүүгээ элт голон 6 хүүхдийн их Шонтоонотой амаргалах болов. Эр нөхөр нь байсаар байтал өөрөөс нь унсан 6 балчир үрсэн байсаар байтал Омог аймгийнхаа их ноён хөгшин галайхаа ноёнтой амаргалах болсон их нэртэй голтой ортол гомдсон их гал гунж гутрам бор сархад хүртэж яваад мориндоо чирэгдэн үгснээр омгийн их заран омбгал 6 нялх үрийг нь өсөггөөр дэрэгдэ авчээ. Журам тэхнэрийн сахилга алдан аймгийн их ноёнтонтой садарлаж эр нөхрийнхөө толгойг эдсэн Шонтоон бүсгүйг зээрлүүлэхийг хүсвч тэнгэр таалахгүй тул төвчин өнгөрөөжээ. Шонтоон эзэн ноёнтойгоо садарласаар нэгэн хүү төрүүлсэн нь балчигтай байв. Цусан төрөлд үрийнхээ үнрээр хойч үе таниж үсэнд нь наалдан хүчрхэгжиж байсан альбан бүсгүйг төрөх үед хүүгийн биед орж тэргүүнийг нь эзэгнэн тогтов. Хүү өсөж томрох тусам харын их хүчийг хуримтлуулах болж эзэн ноёны их хатнаас төрсөн үрс нэг нэгээр энцээр Шонтооноос төрсөн хүү ганцаараа амьд үлдсэн тул ноён насан халахаас өмнө угсаа залгамжлагчаар балчигтай хүүгээд зарлаад тэнгэрт хальжээ. Балчигтай их ноёны суудалд сууснаар харгис гэрцгийгээр алдартай нэгэн болж харцаардаа харгислан зовох болов. Эцэг ноёных нь үед захиргаанд нь орсон олон Омог аймгийн удирдагчид хатуу харгисаар алдартай Балчигтай ноёнд дургүйцэхдээ отог омгоо аваад салж нүүхийг хүсэхэд Балчигтай тэднийг хар шидийн хүчээр даран авчээ. Омог аймагт нь төдийгүй их газарт нүүрлсэн их гайг дарахаар Омбол заран тэнгэртэй мэдүүлж Балчигтай өмнөөс хуйглан басснаар хүч авч байсан хар шидэд альбан дарагдаж тэнгэрийн их заранд дарагдан насан эцэслэн Балчигтай биеэс гарч зогтсон альбан хөөгтөл сүмэлзүүлэн хар бие хуурнуулсаар газрын судал даган оджээ. Омбол зарин хожмоо нэг бүсгүйтэй танилцаж ганц охин төрүүлсэн нь бүхтэй их онгодын төрсөн их сархигтай байв. 99 насыг наслаад тэнгэртэй хасан Омгол зарингийн үйлсийг үргэлжлүүлэхээр тэмдэг дүр заяасан нь сархигтай удган байж сархигтай удганыг тэнгэрт одоход түүний хүү бүхтэй их заринтан үйлсийг нь үргэлжлүүлэхээр тэнгэрийн тамгаар тамгалагджээ. Омгол зарингийн дүү их галын 6 хүүхдүүд Омгол зарингийн халамжинд үлдсэн ч 90 цент хүрэх үес нэг нэгээр насан эцэлсээр ганц охин Хэл үзэгслэн гоо төгөлдөр сайхан бүсгүй болон өссөнд аймгийн тэргүүн ноён өсөрхөн дарих өөр аймгийн ноёнд эхнэр болгон өгснөөр тэдний холбоо тасарчээ. Өөр аймгийн их ноёнд эхнэр болон богтлогдсон Хэл бүсгүй 4 хүүхэд төрүүлсэн ч ноёны их хатан үр хүүхэд төрүүлдэггүй нэгэн байж Хэл бүсгүй татаархахдаа 3 нуган үрийг нь хүнээж охин үрийг нь амьд үлдээжээ. Ийм хүү дээдсийн удам үргэлжиж хүмүүний амьдралыг тойрон тасралтгүй эргэлзсээр өнөөг хүрв. 12 дугаар хэсэг төгсөв.